хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү Хинтээ аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран мянган AI амбассадор төслөө танилцуулсан юм а. Хиймэл оюуны үндэсний стратегийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөлд мянган залуу манлайлагчдыг хиймэл оюуны элч болгон бэлтгэх ажлыг энэхүү Хинтээ аймгаас эхлүүллээ. Хинтээ аймгийн хүүхдүүд бол MIT-гийн хиймэл оюуны энэ хөтөлбөрүүдийг төлбөргүйгээр дижитал шийдлээр дамжуулж үзээд олон улсын гэрчлэгээ сертификат аваад ингээд бусдад түгээн дэлгэрүүлэх энэ боломжийг бид нар Хинтээ аймгаас эхлүүлж байгаамаа. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын их хурлын гишүүн захим хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү энэ онд сүлжээ оруулахаар төлөвлөж буй 139 цагийн талаар мэдээлэл өглөө. 139 цагийг сонгохдоо тухайн баг дээр оршин сууж байгаа хүн амын тоо, өрхийн тоо, байгалийн эрсдэлт хүчин зүйл, аялал жуулчлалын бүс зэрэг 6-аас 7 шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг юм байна. Цаашид өндрийн болон нам орбитын хиймэл дагуулаар дамжуулан Монгол улсын өнцөг болон бүрт харилцаа холбооны дэд бүтцийг эх 3 жилд хүргэх бодлого баримтлан ажиллаж байна. Инновац захин бодлогын байнгын хорооны ээлжид хуралц захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 2025 оны 4-р сарын 1-ний байдлаар 59 байгууллага 6010 өгөгдлийг нийтэд ил тод нээлттэй байршуулахаас 53 байгууллага 2777 өгөгдлийг ил тод байршуулжээ. Нээлттэй өгөгдлийн чиглэлээр дараах олон системүүд ажиллаж байна. Иймд нээлттэй өгөгдлийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд төрийн байгууллагуудын баазаас тухайн хүн хуулийн этгээдийг таних боломжгүй болгон хөрвүүлж автоматар нээлттэй болгох боломжийг нээх зорилгоор төрийн их өгөгдлийг байгуулах, үндэсний өгөгдлийн стратегийг батлуулахаар судалгааны ажлыг эхлүүлжээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яков Ван Херднийг энэ 7 хоногт хүлээн авч уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол орны аслагдсан бүс нутагт амьдарч буй малчны хотод интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар талууд сонир солилцсон юм. За аслагдсан орон нутагт интернетийн хүртээмж байвал сурагчид хол замыг туулж дотор байранд амьдрангаа суралцахгүй, малчны хотноос дэлхийн боловсролыг авах, амьдралын чанар нь дээшлэх боломж бүрдэн гэдгийг талууд дурдлаа. Үүний зэрэгцээ суурин зохицуулагч Яков Ван Херден нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон талын эдийн засаг нийгмийн комиссоос санаачилж буй Power of Data санаачлагад Монгол улсыг нэгтгэхийг уриалж захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү уг ажлыг манлайлж ажиллахыг хүслээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Алтан Од, Европын комиссийн олон улсын түншлэлийн ерөнхий газрын зүүн Аз номхон талын бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Сара Риналттай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Захин хөгжлийн яамнаас салбарын хуулийг шинжилэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд төрд байгаа боловсруулсан мэдээллийг хувийн хвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл мэдээллийг эдийн засгийн эргэлтэнд хэрхэн оруулах талаар Европын холбооны улсуудын бодлого зохицуулалттай холбоотой сайн дуршлагыг судлах, техникийн тусалцаа авахд хамтран ажиллах хүсэлтэд илэрхийллээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Төв аймагт энэ 7 хоногт ажиллалаа. За Төв аймгийн 27 суманд төрийн үйлчилгээний киоск машин болон 5 сургуульд Starlink төхөөрөмжийг гардуулан өглөө. Гэснээр Төв аймагт төрийн захин үйлчилгээ улам ойртож, сургуулиуд интернетийн тусламжтайгаар онлайн хичээлд хамрагдах боломж бүрдэж байна.